За ингээд загсчны замнал special episode буюу spinning дэлхийн аваргын сурчлага гэхлээр гэж хэлчихэд байгаа юм ба. Загсчны замнал эхэлж байна. Part 3. Өнөөдөр тэмцээний яг үйл ажиллагааны эхний өдөр. Одоо ингээд өдөр болгоны сурвалжлагыг үзүүлнэ. Тэмцээ яаж явагдгийг. Өнөөдөр бол ингээд ерөөхдөө Польшийн Бинжин хотод 29 дахь удаагийн spinning төрлийн дэлхийн аваргын тэмцээн болж байна. Ер нь тэгээд нэг анзаарахгүйсэн яг өнөөдөр амар тогтолцлоо шүү. Нэрийнхээсээ ямар үйл ажиллагаанд ирлээ гэсэн шиг юм сэтгэл хөөрөд шүү дээ. Аяга гоё хөрд юм биш үү? Тэгээд бас Монгол улсынхаа далбаг ингээд тэргүүндээ залчаад энэ хардаа амар гоё. За бид хоёр ямар өргөдөө оролцож байгаа вэ гэхээр намайг тамирчнаар оролцож ингэж андуурсан шүү. Энэ шүү. Сурвалжлагч юм уу? Тэ? Энэ их гоё хардаа. Энэ аяга гоё дурсгал болсон. Тийм нэ. Янз. За тэгээ ингээд part 3 маань эхэлж байна. Хамтран ажиллагч Avandra компанид маш их баярлалаа гэж хэлье. Avandra компани маань загсчны замлын special episode дээр спонсор буюу ивент итгэгчээр орохоос гадна мөн баг тамирчдын маань яг тэмцээндээ өмсөх хувцсыг бас хангасан байгаа. За ингээд бүгдээрээ гоё нэртэй би ингээд гоё нэртэйгээ ингээд орж байгаа. За тэгээд Avandra компанид маш их баярлалаа гэж хэлье. Avandra компани дэлгүүр Michel Export Little Venice гэж том шопинг мall нэгж байгаа. Тэр нээлт маань 4 сарын 25-нд болно. Тухайн нээлт дээр манай Avandra компани дэлгүүр давхар хамт нэгдэж байгаа. Та бүхэн очиж аялын бараа, загсны хэрэглэл, мөн мэдээж нөгөө EcoFlow маань бид хоёрын авч байгаа шаарч те аялын Snow Peak брэнд гэдэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн очиж сонирхоорой гэж хэлээ. Очиж сонирхоос гадна худалдаа авалт хийвэл 5 сарын 15 хүртэл Rata Buzz гэдэг промо кодыг хэлээд худалдаа авалт хийх юм бол 10% хөнгөлөлт байгаа шүү. Загсны замлынхаа сайхан нэрийг хэлээд өсөөгч Rata Buzz гэж хэлээд 10% хөнгөлөлт идлээрэ гэж хэлмээр. За мөн Blue хамтран ажиллагч Blue Blue Clothing Studio брендийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Загсны замнал special episode-ийн event итгэгч Blue Clothing Studio. За тэгээд мэдээж бидний чөлөөт хувцсыг те Blue маань одоо бидэнд бэлгэлсэн за мөн загсны замналын спонсороор орж ирсэн. Blue Clothing Studio. Яар салхитай байгаа хта. Мөн Omni Capital банк ус санхүүгийн байгууллага event итгэлгээр орж ирсэн. Загсны замнал special episode дээрх спонсороор Omni Capital байла. За тэгээ Omni Capital бол мэдээж банк ус санхүүгийн байгууллага манайхан хэлүүлэлтгүй мэдж байгаа харилцагч, үйлчлүүлэгч олонтой. Одоо бол та нар ингээл энэ тэмгүүр явж байгаа самбарууд бол байж дийдэг шүү те. Тэгээд Omni Capital банк ус санхүүгийн байгууллагатаа маш их баярлалаа гэж хэлье. За үүгээр part 3 эхэлж байна. Одоо яг ч байгаа л өгөө. Нөгөө юуныхаа голынхаа судалгаа хийх гэж. Нөгөө сектор одоо Аз зооны ч 32 сектор байгаа шүү дээ. Тус-тусдаа. Тэгэнгүүт 16 мөгийн 32 сектор гэсэн. Тэрнийхээ голынхаа зургийг бит-битээр нь тастаж 1-ээс 32 хүртэл дугаарлаад. Тэгээд дотор байгаа янз бүрийн модтэй чулуу. Тэгээд нөгөө загсныхаа итгэхүүдийг тэмдэглээд тэр тэгээ өнөө өнгөрөөд судалгааг явж та. Тий. Тэгэл явна да. Зөв зөв. 28 бит тоо. 32 тий. 164 гэхээр чи 128 бит. 400. Дөрүүлэнгийн 128 зураг шүү. Чиний алхам чи хийдэ янда. Юу хэмжээд байгаа юм бэ? Мэдгүй хин том алхдаг л үдээд байгаа. Нэг бит хоорондох. Одоо тэр улаан 20 метр үү? Тав гоё. Ясангээ гарчт юм чиний хэлснээр ингээс. Анти iPhone-ы шууд татчихсан юм шүү дээ. Хэлгнэ тэгээд 2688. Гэтэ энэ одоо энэ эхний бит тэгээд тэр бит хоёр арай өөр байгаа. Одоо хайлаа тэрийг үзчихв. За дахиад за энэ дээр тарлаа. За энэ арай ойрхон харагдаад байна. За энэ болохоор 22 болчихсон. Бүгдийг нэнгэр хэмжээ яваад иж болт юм ш тэ. Өмнөх нь хадгалагдаад үлдчихэж шүү дээ. Хээ. Амар наривчлалтай л гарах юм. Эхнийх те. Тийм. Моднуудын зуршил. Моднуудын нөө юм 26 м те. 26 м. Одоо харин загсныхаа үнэлгээ өгөх гээд хишээх хүлээгээд. Загсны үнэлгээ гэдэг нь Одоо нөгөө хэр байсан. Хүмүүс хэр их загс барьсан. Тэг Итгэхүйхэн загсных нь итгэхийг. Окей. Ингээл 1 2 3 гэж явчихсан. Аадар манай хишгээ ажилласан. Нэгээс 10 хүртэл өгмөр байна. Нэгээс 5 байна лээ. 10 амар чөөгөн сонголттой болж байна. Энэ дээр бүр пул гэж үү? Пул. Энэ бол намхан штэ андаа. Тий, хамаагүй.
Бид нар ердөө усны төвшин дээр баг хамаагүй тавихад. Угаасаа энэ дээр одоо загсыг тоогороо шүү дээ. Энэ дээр 20-ыг тавихад 20-ыг л тавина. Тэр дээр 20-ыг тавихад 20-ыг л. За үнэлгээгээ шүү дээ. Гол яг метрийг тавиад үнэлгийн доор нь. Үнэлгийг нь доор нь өгч за яг зураас тавиад. Энэ өгш яг метрийг хэмжиж гэж байна. Байлах гал үзье. За хоёр дахь юу нь хэдэн метр байна гэлээ өгш. 22 28 амар том даалхавлаа да яана 128 битик ингэ шимтгэн шүү дээ. Зооны уртыг хэмжигчийн өргөд томилогдсон ингээл сайхан одоо ингээл гол бичээл юм чинь. За миний хийсэн ажлыг харах уу эндээс хартаа. Ингээ бүр ингээ тараа явцсан үстэй. Тэр ардаа. Ингээ хэмжээ явж та. Чи нэг зоон нь 32 бит байгаа шүү дээ. Манайхан бүх хэмжээс аваад бүгд зураг зураад явдаг. Тэн тийм юм байна. Энэ хавар гүнзгий байна л гэж байгаа шүү дээ. Одоо энэ зураг зураад бөөнөрөө хурлаа ихтэн бичиж те. Тэгэнгүүт яг ойлголт гарч ирэх бах те. Энэ ихтэй гой зугаатай ажиллана. Одоо ингээд зоон бит хоорондын би нөгөө хэмжээ аваа яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт анзаарч байгаа нэг юм нь ер нь ийм бартаасад багтаа загас ихтэй байхаар хэсгүүд нь богинохоо 12 м 13 м. Тэгэнгүүтаа бүр ингээд ийм урттай ийм том мозод унтсан хэсгүүд л 20 м-тэй тэгж явна. Одоо чинь одоо багцаагаар эндээс ингэж ойлголт авч байгаа хгүй би чинь 12 3 4-тэй 11 10 марав гэсэн газар загас их л байх юм байна гэж багцаар бодчих. Манай хэдий ярьж байгаа ш тийм юм. Энд ч амар байсан өмнөх тэмцээнэр итэр гэж тэгж шүү. Одоо энэ датагаа цөлөөлж хаяалаа бүх юм дуусны дараа ирж балбий. Тэр дагавар орооцоод гоё шүү дээ. Тэр дагавар. За яаж ийн өгөө одоогоор? Бид нар бүр амар хүнд нөхцөл загсч бэлтгэлээсэн мэд. Бүгдийн цэвэрлэгээ ялгцсан шүү дээ. Одоо юу? Тий, цэвэрлэг байсан бол гоё ихгүй юу? Гурд мод байна. Сток тэгж ороод тэр доод л. Гурд мод байна. Яг дээрээс нь ингэж оруулаад доотлоо. Энэний энэ зон дээр эхлэн юм байна. Тэндээс авсан шүү дээ. Тэгээд нэг тэгж өдөрч ирнэ. хоёр нэ дөрөв дэх модны жоохон доор энд нэг юм модтой. Тэгэл болоо. Анаа чи мод юм уу? Тий. Ононг модын усан дотор унтсан байгааг юм тодоор ингэж ингээд цаана эргээс наашаа ингэ налцсан байгааг ингэж сарзаалгаа. Зөв. 2 hours later. Шинэ ихтэй ирлээ те. Thank you. Welcome. Гайхамшигтай. За тэгэхээр өнөөдөр эхний өдөр тэмцээний. Эхний өдөр гэждээ энийг шууд буудлаа шилжснээр тоолоод байгаа шүү дээ. Маргааш бол яг жинхэнэ эхний өдөр байна. Өнөөдөр 0 day. Day 0. Тэгэхээр өнөөдөр бид нөгөө буудлаасаа гараад дараагийн яг албан ёсны тамирчдыг хүлээж авч байгаа буудалтай. Зохион байгуулалтын энэ болох буудалтай. Ирэх хоорондоо нүүдлэх хоорондоо гол дээр очиж нөгөө битүүдэд татцсан шүү дээ. Тэдний бүгдийг манайхан зураг мураг авсан. Одоо ингээд нэг 2 3 цаг амраад тэгээд тэр зурган дээр үндэслэж зөвлөлдөх юм шиг байна лээ. Маргааш юу хийхийг маргааш нь л харъя тий. Даадугой бачгаар арва дараадаа. Хамшилээ дамшимын хүртирэгээ. Вэгээ. Чамцыгэ чамныгийг үгнрэгээ. Вэгээ. Атэби зүдий сахиж тавчаалама. Лама. Ратаба зүрий тэрич ганжафама. Бама. Tomorrow. Яма. Rata. Ungurso mozudik chichenин utur. Bas. Bumbukai. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Өнөөдөр хараад эцэн нэг ирээ сажих хөтөр. Fucking another day. Өрөөсөө өгөмжийг олтгийгээ. Hi, is it working? Yeah, we will see. Бүгд л сонирхож байна. Нутгийн хүүхдийг загас барих нөө гэж. амар дарамттай. Бөө үзэгчсэн шүү дээ. Тий. Олон улсын үзэгчсэн шүү дээ. Манай үрлийн загасчлалтай манай Монголда маш сайн злат улс юм. Раймонд гэж юм байна. Hello.
Энийг бүгдээрээ тааж байгаа да. Арай болоогүй юу? Болоогүй байх шүү. Тэр бинжи харин дээр 5 цагт 4 цаг цуглаа гэсэн байсан. Өөрт нь л үйл ажиллагаа 5 цагт эхлэх ёстой. Тэгээ 3 цагт албан ёсоор 3 цаг энэ хүмүүсийн суудал дээр бүх багууд цуглана гэж албан ёсоор бол нөхцөл төр байсан. Тэгсэн зохион байгуулагч тэр өөр болох чигшэглэл бол. Энэ нөгөө юуны юу? Түрүүнд Жагсаал дээр. үгүй энэ нөгөө нэг бүх улсын туг ингээд намирддаг шүү дээ. Заалан дотор уу? Тийм. Тэгэхэд манай туг. Байшиг нэгээр сайжрах өдөр. Fucking another day. Юуросо бурхны өгсөн тэр зам чимээр сайжлах өдөр. Fucking another day. Yeah, thank you. Hello. Mongolia. Only for some. How many people? 9. Okay. Plug for me. 8 people, 1 team, and one extra. One extra. Yes. So here, this is here. Flaga jest? Yes. Ja mam flagę, tylko pieniądze chcę. Tak. This is from you and your team. Мэтэнэн амрууд хараад эцэн нэг хивээ сайжих өдөр. Fucking another day. Өрөөсөө өгөмжийг олж зэгээ сайжих өдөр. Fucking another. Сан бацхан өрхөнд түлэгчтэй. За ер нь бол day 1. Яа, англи хэлтэй нөө. Эхний өдөр яг албан ёсны тэмцээний үйл ажиллагааны эхний өдөр. Бараа. Би ийм мандаттай. Делегат гэж юм мэдгүй. За ямар ч гэсэн юм. Тэгээд бас энэ хардаа бүх орных нь юу хийдэм шүү дээ. Яа гоё. Орж гэнэ үү? Алсуу бүх орны юу хийдэм ш. За, зохион байгуулагчдын зүгээс бэлэг ирсэн байна. Юу вэ харах вэ? Бэлгэн дургу хэн байх вэ? Тэр үстэй. За мэдээж малгай. Оо вау. Даггүй юу? Даггүй. За бал гоё юм би дараа нь үзүүлэх гэдэг чи битээ томоолгоо. Энэ ямар гоё бал вэ? Тэмдэг. Ваа, одоо зөвл гоё юм шүү. Тэ. Дахиад нэг тэмдэг. Энэ юу вэ? Сорон юм болов? Сорон юм шиг байна. За одоо гоё юм нэт. Ирзээ чиг гэдэг л шүү дээ. Янзы. Микадо гэдэг бэрээд шүү дээ. Дэгэн тийгээл татах юм биш үү? За мэдгүй ийм гоё бэлгэнүүд ирсэн байна. За ингэ болжээ. Польшийн загсчдын холбоо юм бах та. Загсчлалын холбоо, спорт загсчлалын холбоо бах тийм үү? Катовиц их юм биш үү? Катовиц. За одоо яг гэж байлаа. Параданд алхлаа. Хотоор гэсэн харин жоохон ичмээ санагдсан чи гайгүй. Голоод агсан тэр 200 м-т алхах юм байна. Тэгээд аренад нээлттэй. За ингээд эхний өдрийн үйл ажиллагаа бол яг ингээд үгээр эхэлж байна. Түрүүн бол зүгээр яг бүртгэл явагдсан тийм үү? Мандат өгөж, бэлэг өгөж бүртгэл явагдсан. Одоо бол яг өнцөг үйл ажиллагаа эхэлж байна. Зүг гаргалаач. Өнөөдрийн зүг. Хайж хүн битээ сандруу үнийг сандраад тах юм. Хайж би стори оруулаад таа. Ажилтаа байна шүү дээ. Тий наад ч юмсан. Жижиг туг аваа. Жижиг туг. Тийм дээ. Гом гэж. Байж л та би гутлаарч. Битүү сандраад. Ой даа. Ой чинийхээс 2 жилийн хөгшин гутал шүү. Хөл зөндөө юмтай lion. Гэвч би зөвхөн баян байгаа сэтгэл ханаа юу? Амар тайван байя гэвэл би яг ханаа юу хийх үү? Айлын хүн татархаж атгал суугаа за дүняд яах уу? Амьдэрч болцуулаад алтагаа будаа өсөрсөн соёл үндэсний бичгээр тангараа. Язгууртан гоёл дэлхийд би тангараа. Хатаасан зүйлдээ үл шантараа. Нэг Монгол бүх тэнгэрийн онгол. Nomadic lifestyle, beautiful life. Beautiful life, nomadic lifestyle, beautiful
Слушаем химн Федерации FIPSET. Now we will hear the anthem of FIPSET Federation. Zapraszam na scenę reprezentantów Mongolii. The Mongolian team, please come to the stage. Please come to the stage.
The Polish national team, please come to the stage. Super! Wielkie dzięki od Polskiego Związku Wędkarskiego. The big fish, and thank you, Mr. President. The all authority present here. There is a lot of authority. Very, very nice hospitality. Thank you very much. Thank you. I don't know this town, but I have 3-4 days to visit Beijing. And the venue, because I saw is a little different than all the venue that we are the usual having in other. There is rock, there is a typical situation. Here there is grass. It's very nice. We will see what happens. You can translate a little in Pan Polish. prezydent wszystkich wita, oczywiście. Będzie zwiedział Będzin podczas tego pobytu. Nasze warunki są troszeczkę inne do łowienia niż to, co widział wcześniej, także będzie przyglądał się wszystkiemu z wielką ciekawością. Because there is one thing that I repeat at all championships. Fishing is a sport. There is one world champion, there is a lot of this real different discipline. But fishing is also tourism. Can be a very nice and big occasion to present town, city, locality that in other cases not so easy to find. Pan prezydent mówi, że wędkarstwo to nie tylko sport. Przy okazji takich wydarzeń jak te Mistrzostwa Świata również turystyka jest ważna i miło jest odwiedzać różne nowe miejsca i poznawać się. I wish to thank also the Polish Federation for the organization, because I'm absolutely sure that the organization can be perfect, because this is not my first day. I stay a lot of time in Poland, also close to here at Katowice for one Ladies World Championship. And always the organization is absolutely perfect. Spinning from bank. Thank you very much. Pan prezydent uznaje Mistrzostwa Świata, 22. Mistrzostwa Świata za otwarte. Teraz chciałbym poprosić pana prezydenta Będzina o chwilę. I found my love in Portofino, perché nei sogni credo ancora, lo strano gioco del destino è Portofino, m'ha preso il cuore. Deve passare la luce per fare pace la felicità, 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 e bicchiere di vino accompagnino la felicità. Che bella forza, una giornata sole, l'aria serena, tena tempesta. Ямар хөө? Янзын сайхан. Тоглолт үзлээ, нээлт үзлээ. Нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Ер нь тайзан дээр зогсоо те төрийн дуулшлаа сонсож те. Ингэж яах чи амар огштой юм шүү дээ. Хөл мөл жоохон салгадаад эвгүй байсан шүү. Тэ нэг юм амар зоригтой болсон шиг санагдаад норон дээр нэг юм том ачаа ирсэн юм шиг санагдаад жоохон хариуцлага барьсан ухамсарлаад гоё л тийм. Тэгэхээр манай тамирчид ер нь бол тэр тоолгоор сэтгэл хөдлөлтөг гэсэн үг үстэй. Тэ? Гоё яд юм шүү. Монголиа тим гэж дуудуулаад гараад тайзан дээр зогсож байсан. Ганц байлаа. За тэгээд өнөөдрийн эхний өдрийн хөтөлбөр өгөр өндөрлөж байна. Одоо ингээд ерөөхдөө чөлөөт митинг буюу уулзалтууд хийгдээд явах юм шиг байна тийм үү? За тэгэхээр маргааш уулзцгаая. Амьдрал бол easy, абид гэхдээ busy. Амтлаг ба шорвог, sugar and chili. Beautiful life, I'm gonna live as nomadic. Beautiful life,
Болгаруудын бэлэг гэнэ манай өөжигийн найзууд нь болгар бифтэй ирсэн байна. Айгу. Бургаско гэн шүү. Эле хараа. Манай боогд өгөөч гэж үзэгчд маань дандаа Зүгээр. Автар дотор алт ирдэн би баян өвдөө. Айлаас ирэхээр автраа ухвал зөндөө юмтай Lion. тийм баг та. Гүүрнэ. Батны юм аа. Энэ хэд их хүч шин? Энэ 3 евро. Энэ 4 евро. 3 евро. Энэ 4 евро. 4. 3 евро чинь хэд үү? 10 тэмээ. Тийм ээ тийм. Юм хямдхан уу? Хямдхан даах. Хамаагүй юм. 1200 ших хоёр биш. Сая зүгээр кинонд гардаг шиг 10-ын тэнчнээс буу зарж байгаа юм шиг л бодларж шít надаа. Тэ? Өчигдөөс очсон авчихсан тийм. Day 2. За өглөөний мэнд 2 өдөр дэлхийн аваргын үйл ажиллагааны 2 өдөр өнөөдөр 4 сарын 3. Өнөөдөр official trainer гэсэн тийм юу гэсэн бэ? Үндсэн албан ёсны бэлтгэл тамирчдын одоо 11-с 2 цагийн хооронд. Тэгээд 1-р үеийн гэсэн байсан байна. Загсаа тавих юм шиг. Эхний өдрийн загсаа тэмцээнийхээ загсыг тавих юм байна. Үржүүлгийн. Тэгээд орой багийн ахлагч наруудын уулзалттай юм байна. Тэгэхээр өнөөдөр бол тамирчид ерөнхийдөө бэлтгэлээ хийжээд амрах бах. Тиймэрхүү үйл явдал болох юм байна да өнөөдөр. Одоо нэг нойрны зөрөө гайгүй болцсон чинь жоохон унтчих гадаг болцсон байна уу? Нүд ам сэргэж бас жоохон юу яаж шүү дээ. Одоо тэгтээ 2 өдөр ирсэн шүү дээ тий. За тийм байна да. Нуусан байн гэдэг шатаа их хийж байна. Малава. Бомбо асуудлыг клоус. Наач. Өглөөний мэнд. Бэлнэ. Бэлтгэлтэй явлаа ёо. Тэ албан ёсны бэлтгэл. Ямар иртэл явж явах юм? 11-с уг 8:30-аас бөөндө цугларыг. 8:30 гараад ирсэн. Чамаа би харах дөрөв ман сууч. Хүрхөдөр таашаалтаа ман сууч. Хүлцэнгүү тоомож нам суун. Дэмиг дэмитэр чөрөн байсан. Заавч байдаг гэж хэл. Элизийн нутгийн хүн шиг барьдаг болсон байна уу юу? Тийм байна уу. Ер нь бенжины орсогч ах бололт шүү дээ. Манай ингээ 3 дугаар цахилгаастай зур харагдаж байна. Дараа жил манай Монголд дэлхийн аварга болно. Спин төрлийн. Тэр их гоё юм болно тий. Манайх ширэн зэрэг зохион байгуулалтын дээр Бас ер нь их анхаарах зүйл сайн юм шүү. Сайн ханд Тий. Манайх ер нь бол айгүй зочломтгой улс гэдгээр ер нь алдартай шүү дээ. Харин тийм юм шиг байна тийм үү? Тэгэл одоо өнгөрсөн жилийн мөсний дэлхийн аварга шалралт тэмцээн Монголд болсон. Тэгээ тамирчдын маань тэр ярианаас ингэ сонсоод бол амар л дайлцсан юм шиг шүү дээ тий. Дайлзалахаас гадна зүгээр ер нь анхаарал хандуулсан гэх юм уу? Тий. Ач холбогд л өгсөн гэсэн. Тий. Тэгээ ер нь тийм юмд бид нар бас нэг түүртдэггүй юм шиг байна янз нь тийм үү? Гарах хэмжээг нэг гоё хийх гэсэн сэтгэлтэй гэх юм уу? Тэгээ санагдлаа. Оо ямар уртч. Энэ ийм шин замаар явж ийлээ. Шин биш шүү. Биш. Зам маамна амар зузаан те. Ийм биш те. Тавих гэдсэн дэр манай юуны хойл те. Буудлын хойноогоо замчаа. Замыг бол тавьд юм уу? Үлцэнгүү тоомод намсун. Дэмигийн битэн чөрөн байсан. Чамаа би харах дормаа. Шал өөр болсон байна уу юу? Шал өөр болсон. Яг л нэг баяр наадмын уур амьсгалтайгаар байж энэ. Оо. Юм л хаал гэдэг л. Добрый, день добрый. Ой өдөр шүү. Янз өдөр. Сонхос байна. Хамцааш алгах цанилын жилээр байна. Хөрт байсан өдрөнд олон байсан. Хөмхийгөө цуух мөчүүд онгоо олон байла. Цаашдаа яг яхаа бас чамаас асууж байла. Цаг нь усан байна гэдэг шатаа ихэж байна. Малава. Бомбо асуудлыг клости. Сарал зүж бүгд. Өнгөрсөн жилийн авраг залуу. Ардаа бүгэн дагуултаа. Хүрхэдэр таашаалтаа ман сурч. Үлцэнгүү тоомож намсун. Дэмигийн мэдвч өрн байсан. Чамаа би харах дорман сурч. Хүрхэдэр таашаалтаа ман сурч. Үлцэнгүү тоомож намсун. Дэмигийн мэдвч өрн байсан. Заавч байдаг гэж хэл. Хааш байсан дэвэрч ирхэл. Хаахатан болсон. Шалгаал яваад байгаа юм тий. Бүх зооноо тестэлж үзэж байгаа гэсэн.
Өнөөдөр бэлтгэлийн үе дээр загас тавиагүй. Тийм учраас жоохон загас ховор байгаа учраас бүх ингээд айгүй хурдан тестээ. Гөр зооныхоо бартаас хаад юу н урсгалаа үзэл яваад байгаа шүү. Ахархан гэсэн чи бид хоёрт заяаж хайрлахаас өөр арга алга надад хамжиж нэмдэрлэг даван заавал хаана яг юу байгааг нүгсүүгүй мэднэ хаяагүй чатус бид хоёр шийдэн хаалгаа хаагцсан чад зөмлөхөр шийдэн харин бид хоёрт байна малава. Нөгөө түгжээ чи энэ юм биш үү те. За, уурнуудаа жоохон танилцуулъя. За, энэ одоо яадаг уурга. Энэ бол зүгээр ямар зориулттай нэ? Миний хувьд бол зөвхөн спиннер буюу нэг халбаг. Халбаг шигдэх уурга байна. Энэ уурга маань жиг буюу зөөд ирзэн. Ирзэн тоглох уурга. Энэ болохоор бойлоор тоглох. Ингээ 3 Бүдүүн нэрнээрээ харуул энэ нэлийн харагдаж байна тий. Тэгэхээр одоо өгөөшүүдээ бол шууд уургаараа солио явчих юм биш тийм үү? Тий уургаараас. Тухайн уургандаа тухайн өгөөшөөл солино гэсэн үг тий. Тухайн уургаараа. За энэ одоо ямар утас яадаг идэгтэй юмнууд хэрэгжилж байна. Ер нь зөвлөгөө нэлийн манайхан чаваадсан. Ямар шуухан юмнууд байвал сетаптай анхаарал зүгээр гэсэн бай. За бид нэр ирээд хоошин харцсан учраас тэмцээнийг харсан учраас яг тэнд хэрэгжилж байгаа сатурк юунуудыг нэлээд сайн харсан. Тэн дээр болохоор бид нар болохоор ер нь брэд утас нарийн аль болох нарийн брэд утас ашиглахыг бодож ирсэн. Гэтэл энд болохоор дандаа моно утас ашигладаг юм байна. Яагаад тэгэхээр зэрэг моно утас маань хурд хийхэд айгүй урдан одоо брэд утас бол заавал урдаа типэд хийдэг байхгүй. Зөв. Типэд буюу залгана. Залгаа хийнэ гэсэн. Тэгэхэд энд бол нэг одоо занганд ороод тасрахад бол тасалчаа заавал типэдээ залах хэрэгтэй. Тэгэхээр тэр хугацааг алдаж байна гэсэн. Тэгэхээр моно утас маань яа тэгэхээр зэрэг шууд таслаад дахиж шинээр өгөөс залах. Гол нь тэгэхээр бас утасны асуудал үүссэн байна шүү дээ манайд тий. Тийм утасны монголчуудад маань. Өгөөшийн хувьд бол манайх сайн базаасан харагдсан шүү дээ. Тийм өгөөшийн хувьд бол ер нь байгаа юм бүгд л байгаа тий. Бүгд байгаа. Ер нь бол өчигдөр нөгөө Болгарын хүнээс бас 8 ачнаас гэх юм уу те манайхан ч бангар ихээр нөгөөш аваадсан те. Болгараас авсан. Тэгээ өмнө нь юунаас авлаа? Словакаас авсан. Словакаас иржэнэд авсан. Болгараас авсан. Италиас бас халбаг авсан. Тийм үү. Тийм гар хийцэн. Дандаа эднэр болох нь дандаа өөрсдийн тэмцээнд хэрэгэлдэг гар хийцэн юмудаа байдаг. Тийм биз те. За дамарнууд ямар дамар байдгийг. За жоохон дамарнууд бол янз бүрэлтэй яг тухайн тамирчны өөрсдийн гарт зогтсон. Тэгээд аль болох хөнгөн. Ер нь бол тийм миний хувьд болохоор одоо энэ юу вэ? Энэ Daiwa Exist байна. Тэр нь. За энэ болохоор Shimano Vanquish байна. Энэ. Энэ болохоор яг зүгээр хөнгөн юм гэж бодоод Tsurunowa гэдэг. Энэ 3 төрлийн дамар ашиглаж байгаа. Тэгээ бүгдээрээ л ижилхэн хэмжээтэй байх. Ер нь бол 2000 таа юу? 2500. 2500 юу? Юу тохирдгоорол вэ? За баярлалаа. Ерөнхий бэлтгэлтэй одоо ингээ гарах нь шүү дээ. Ерөнхий бэлтгэл. Хайдаа жоохон фактлс юм хайсан. Нөгөө хэд манаас гараа явуулсан байгаа. Тэгвэл нөгөө хэдийг очиж харъя тий. За Украины баг байх шүү тийм үү? Украины баг ингээ лайвчнтайгаа явж илаа. Манайхаас ингэж явбал гоё санагдсан. Манай баг бол блогчнтайгаа явж байгаа. Украины баг лайвчнтайгаа явж байгаа. Өчтөрийн бүх арга хэмжээг лайв цацж илж шүү дээ. Ер нь бол жоохон суралцах юм бол байрлаа. Гоё ингээ лайваа хийгээд шууд ингээ яваад байл гоё л юм гоё хөлтөө ирээл уцнаас ичж таймар амар хийц. Тийм аль нь дэлхийн аврах. Аль улсынх юм? Итали. Аль нь энэ хэдий? Хамгийн урд байгаа. Тэр өндөр үү? Сечок барьсан уу? Зөв. Амар байна уу? Шидж байгаа мэд жаана. Энэ том видео тийм хурдан хөдөлгөөн хийж гэнэ ч үү? Өжиг сошсон л та. Өжиг хөтө харсан юм чи. Лайв хийгээд байна уу? Зөв. За лайвын өндөр шууд асуулт асуугаа явчих заа. За сонь сайхан юу вэ? Бэлтгэлийн өдөр юу ажиглал? Энд нэг загас тавиагүй учраас хүмүүс нэг загас барьж байгаа харагдахгүй зүгээр YouTube дээр чеклээд тэгээ усан доторх нөхцөл байдлыг хинаал яваад байгаа шиг байна. Италийн залуу түрүү эндээс нэг загас барьсан. Ер нь одоо энэ дэлхийн аврал маань гэсэн үү? Тий, өнгөрсөн жилийн дэлхийн аврал залуу. Энд дэр нэлээд лайв хийгээ явуулсан. Түрүү нэг ийг л барьсан. Амар ээ. Ер нь бол каст тоглолт хоёр бол үнэхээр супер. Энэ нөгөөс аягүй мундаг тамирчин. Сүүлийн 3 жил ерөнхийдөө тогтмол өндөр амжилттай яваа залуу. Тэгэхээр одоо манайханд одоо суралцгаар юм нэлээд ажиглаж байгаа амар шинжтэй. Би нэг шидээл оролцолтгол үгээл бимбигнээл итрээд тэгэхгүй шууд. Одоо бүр тэр модны тоогоор оролцсон шүү дээ. Ер нь ажиглалтаар бол надад бол каст бүр спиннинг дээр аягүй чухал юм байна тий. Хурд амар чухал юм байна тий. Кастын чадвар өндөртэй байвал амжилт үзүүлэх магадлал тэр тоогоор өсөх юм шиг санагдчихээн л. Бэлтгэл ажлууд хийгдэл явж байгаа юм шүү дээ.
сайхан түүхийн эглэл. Сайн байна уу? Давгүй юу? Ингээд хардаа. Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэл явж байгаа. Яг дэлхийн аваргын тэмцээн эхэлсэн юм шиг. Тэгэл намж юм. Маргааш бол юм л байна. Бүр энэ зураас руу ойртуулчихгүй тий? Оруулахгүй тий? Бэлтгэл ирэн. Дажгүй байна. Өмнө нь бас манайх ер нь гол дээр нэлээд ирсэн болохоор бас манайх нэлээд 50 байна тий? Тий, бид нар яагаад 50 байгаа вэ гэхээр энэ гол дээр нийтдээ 7-8 өдрийн бэлтгэл хийсэн. Тэгээд угаасаа одоо бол загсны тоо маш муу байгаа. Тэгээд яг энэ муу дээрээ бэлдсэн учраас яг одоо загс бол тодорхой хэсгүүдэд байгаа. Тэдэрсээ бид нар олоод авцсан. Тэрэн дээрээ сая шалгаж шийдсэн чинь байна. Загс. Бусад одоо болохоор ерөөсөө бусад нэг загсгүй хэсгүүдээр ерөнхийдөө яхаа дахиж нэгтэлж шалгаж үзэж байна. Бид нэрсийг дууссаны дараа загс тавина гэсэн. Бүгдээрээ загс тавих үйл ажиллагааг харж болно, оролцож болно гэсэн. Манайхнаас одоо яг биедээ хамгийн их сетап тоногтой явж байгаа нь 50 байна одоогийн байдлаар. Тэгэхээр тоногуудыг гой тайлбарлаач. Яг нөгөө загсны замл чинь дандаа нөгөө нэг шинкоуд голцсон үзнэ. Тэгэхээр ерөнхийдөө за спиннингийн тоногуд юу юм те? Ерөнхий ингээ биедээ ямар ингээд явхад бүрэн шахуу болдгийн тэр талаар нэг. Яг одоо ер нь багасчаад байгаа нь ерөнхийдөө яг өөртөө маш их хийшээ одоо юм урцж огтой уурганы сууртай учраас одоо энэ бүслэхийдээ хийцэн байгаа бокс маань өөрөө дан жигний бокс. Тэгээ нэгдүгээр хэрэглэх жигнүүдээ ийшээ. Жигнүүдээ нэг Berkeley гэх юм уу ингээд нэг брэндээр нь англиад те бүр хэрэглэхгүйнүүдээ ийшээ хийцэн бүр ерөнхийдөө тактикийн жигнүүдээ миний хувьд бол энэ гуравтаа ингээд хийцэн. Эндээ ийм дан жиг хийгээд хурдан уртан жиг солих учраас яг гарын доор байх хэвээр. Боблер бизнесанууд би ерөнхийдөө бас их хөнгөлөөд ингээд 2 хайрцаг болгоод ангилцсан байгаа. Тий, нийт одоо 100 гаруй бизнесанаас ингээд сонгоо шигшээд. Тэгээ бараг л 100 гаруй харагдчих. Боблернуудаа бас ингээд нэг хайрцагт ангилцсан. Энэ боблерын хайрцаг болгон дээр ерөнхийдөө жижиг снэп төвчөнүүд байгаа. Ер нь бэлтгэсэн гэсэн үг. Тий, бэлтгэсэн гэсэн үг. Яг энэ гэх юм бол дэгээнүүд юм дэгээд толгоо хэрглэж байна. Тэгээ бидэрсийн харж тооцоолж байгаагаар болохоор одоо энэ 4.5 та дэгээ, эсвэл 5 номерын дэгээ, хамгийн томдоо 5.5 та дэгээ. Гэхдээ дэгээ гинэ толгоо хөндрүүлэх. Тэгээ дэгээний хувьд тэгэхээр хүмүүсийг харахаар 6 та дэгээ, 8 та дэгээ энэ голцоо ашиглаж байна. Айгүй гэсэн үг. Тий, ерөнхийдөө бол яг энд бол яг дундаж л болцоод байгаа юм л та. Тэгээ хит жижиг дэгээч гэдэг юм уу? Хит тийм дөрөвтөө дэгээмигээ их ашиглахгүй байгаа харагдсан. Одоо яг энэ жигнийхэн хэмжээнд тааруулаад, голынхын гүнд тааруулаад бид нар дэгээний урт болон толгооны жингийг баланслт юм. Баланслж явах сонгож байгаа. Тэ. За энд бол яг юмыг аж мэдхүү гэсэн. Минэлт бас хэдэн бизнесманууд байна. Бэ төлөвлөгөөний бизнесманууд. Яг тасдаг чимнүүд маш ойрхон байх хэвээр. Энийг яг юунд ашигладаг? Энэ болохоор яг загснаас одоо юу гэх юм дэгээ салгагчлах байхгүй. Тэгтээ сэртэнгүү учраас ер нь ийм тохиолдол байх гэж. Тэгтээ юмыг аж мэдхгүй. Яг сэртэнгүү ч гэсэн 3 салаа дэгээ хэрглэж явах үед загс бүтэн өнгөсөн үед энийг хүлцнээс нь барьж яахгүй бол хамаагүй тэгж ерөөсө гараа хөргөж болохгүй учраас юутайгаа харьцсан. Одоо сичокондоо хийж байгаа сичокныга цаанаас бол гараараа бариад энгөрөө аавна гэсэн юм тийм. Дандаа юм сунах одоо энэ урт сичоктой учраас ингэж ирнэ. Тийм байна тийм. Эндээ яах учраас тийм. Эндээ ингэж ажиллана. Одоо ингэж барьж болно тий. Ингээд барьж тий. Тэгээ энд бас дахиад юу байна? Тасдагч байна. Ерөнхийдөө тасдагч юмнууд аюул хэрэгтэй. Энд яг ерөнхийдөө дотор талд нөө жижиг нөөцүүдээ хийцсэн. Тий. Тэгэл ерөнхийдөө хантаацаа бүх юм л хийцэн байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ эндээ сорон зүй байна. Сичок байна. Тэгээд иймэрхүү авсаахан байна. Тэгээ ер нь бол яг тэмцээн их хурдл юм байна тий. Одоо юмудээ түргэн солих, түргэн шалгах гэл хурдл харагдаад байна тий. Ерөнхийдөө тий хурдны тэмцээн болно. Эхний өдөр бол ялангуяа. Эхний өдөр ч гэлтгүү 2 өдөр болох тэмцээний ер нь эхний 1-2 дугаар үе бол хурдны тэмцээн болно. Загс байгаа газруудаа угаасаа байна. Тэрийг тодорхой маш хурдан тэр загснуудаа эзлэх барих тий. Эзлэх барих барьчаа дараагийн төлөвлөсөн бит рүү гүйчих гэдэг юм уу. Ерөнхийдөө тийм төлөвлөгөөн дээр ажиллах байна. Тэгээд 3 дугаар үед тэртээ тэрхүү баригдсан загас тодорхой хэмжээний хаширна. Тийм хашраад ирэхлээр хөвтнө. Тэгээд тэр үе дээр болохоор харин хүмүүс 50 болно. Уургнуудаа ч гэсэн одоо ингээд 3 уургатай явж байгаа улсууд 2 болгочих гэдэг юм уу те. Өөрсдөө нэг арай жоохон хөнгөлөх маркаар явцгаах болов гэж бодоод байна. За тэгээд зөндөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Юу дуцааж байгаа болчихоо. Чатах. Ингэж үлдгэлээ юу. За хэр вэ? Ямар санагдаж байна? Ер нь одоо ажиглалтаар ямар байна? Багч. Яг амар тэгж
тэр юм суулцах гэж байна. Тастас. Өнөөдөр яасан тоног багтай ярьж байгаа юм. Манай одоо нэгэн тоноглагч. Йоо, энэ их гоё юм байл ш тэ. Ингээд чинь ямар ч тийм байх. Өсөө хөшнүүд шүү доош нь чинь. За. Яа, идэрч бас ихтэй бас хөдөлгөөр муухай харагдсан юм шүү. Өнөр 8 муухай. Өнөр бол эвгүй. Тэгээ мэдээж нөгөө 3 урагтай гай. 2 урагтай юу? Одоо 2 урагтай. Маргааш 3 ураг. Ямар ургаа ирчихэ? Спиннингийн ургаа. Бид ихтэй өнөөдөр гэлсэн аа. Юу жиг хойж. Очсон жигээр явна. Орчлоо. Өнөөдөр үү? Гэлсэн аа юу хайлаад байна. Одоо энэ цаг бүсгийн өрчтийг хөдөлгөөн хийж байгаа мэдээд ажиглав. Ажигласан. Каст авах гэсэн. Тийм л харагдчих тий ер нь. Ерөөсөө кастыг тэнцэн болд юм шүү тий. Тэгээд цам халахгаар аяа. Тийм үү. Сая халахгаар аяа даа. Харгаж чаддаг алдцсан. Тийм үү. Өнөөдөр загстай нөө одоогор. Загс одоо нөө. Бэрэггүй нөө. Сая нэг хэлсэн. Зүгээр л лөө. Тэр чи тэмцээд байснаар л тооцох байл гэдэг. Тооцох ба. Үгүй юу. За. Амжилт хүсье. Сэтгэл амжилттай. Янзы гоё юм. Өчигдөр нээлт боллоо. Өчигдөр нээлтэн дээр сайхан амарцсан. Сайхан амарсан. Өнөөдөр айгуу гоё ш хүчтэй. Тэгээ кастууд дээр айгуу гоё оновчтой байна. Ер нь тун дажгүй сэтгэл өндөр байна тийм үү? Тий. За одоо ер нь сетап сонирхож явна. За яаж сетапа бүрдүүлсэн бэ? За энэ дээр бокс, воблорууд, смит байна. Дуваанууд орж ирж байгаа. Тийм. Дуваа гэдэг нь дуваа сохор уу? Биш ээ. Зүгээр дуваа. Брэнд. Зөв. Тий. Тэгээ ганц нэг хендмейд тий воблорууд байгаа. За энд болохоор гар хийцэн воблорууд ингээ 2-2-оор нь ингээ англиад хийцэн байж байгаа. Тийм ээ тий. Энийг шидэж болд юм уу? Энэ зоолотоор би юу загс ахуулдаг байгаа шүү дээ. Тэгээд энд ингээ эргүүлэгнүүд дээр ингээд тийм ээ тий. Тангстенүүд тий хийцэн. Тэгэнгүүтээ даран гингүүт энэ нөгөө нэг үнэртэй өгөөшнүүдээ шууд саваараа байж. Тэгээд дээгнүүдээ ингээд энэ том толгоонууд нь энэ дээр ингээд бэлснаа том жижигээр нь брэнд дээр ингээд ялгцсан. Сэрэн гэсэн чинь энэ болохоор лако ирзэнүүд байгаа. Тэгээд жижиг толгойнуудаа эндээ бас бэлснаануудаа. Тэрс бүх юм яг бийд амар. Нэг хайрцаг нь бүгдийг багтаа. Ингээл ерөөсө бүх зэгтэн. Манайхан бол янз янзаар байрлуулж байна. Өөр техникээр тий. Тийм ээ. Сочоко ингээд. Чинийх бол яг зөвхөн яг энэ дэр бүгд төвлөрсөн байгаа юм биш тий. Өнөөдөр 2 урагтай. 2 урагтай явж байна. Ер нь тэмцээн дээр 3 ураг авна. Нэг нь яг дэлгүүр орж авах юм аахгүй. Гүү бэлэн байна. Утас нь ямар утас вэ? Энэ нөгөө Японы Pro F нэмэх лөө. Төрөл нь ямар юм бэ тий? Моно гэж яригадаад байна шүү дээ. Моно биш. Бред. Гэхдээ гадуураас силикон бүрэлттэй. Тэгээд ямар ч юм тэг юу байхгүй аюу. Бред гэхлээрээ даавуу юм уу? Даавуу. Гэхдээ гадуураас силикон бүрдсэн мөртлөө дахиад флюорокарбон усанд харагдахгүй гэсэн үг. Тэгээд усанд юу загсанд харагдахгүй гэсэн. Чи өнөөдөр яг тэмцээний үеэр уцаа ерөн солих юм уу? Солихгүй яг энэнгээр өөр сонь сайхан юу вэ? Энэнгээр тамирчид ямар байна? Гадны тамирчид ер нь яаж юм? Энэ нөгөө нэг бэлтгэл дээр загас тавих хэрэгтэй. Тэгсэн чинь Польшууд маань тавьсангүй шүү дээ. Тэгээд хуучин нөгөө нэг бидний бэлтгэл хийсэн жишгитэн загснууд бол байна. Тийм. Хоёрыг алдлаа, нэгийг авсан. Тэгээд нэг нутгийн багийн нэгийг барьж харагдчихсан. Яг миний хажуунаас тэгэл чинь. Өөр нэг загстай бол тараагүй л. Таар бол мэд төрөгч ирээ. За бид энэ зүгээс. Дэн добрый гэдэг хэлдэг. За зоолотыг дараа нь яриа. За амжилт хүсье. Манайхан ер нь гэхдээ ер нь гоё тайван гоё ах шиг байна. Их таалагдчихэж шүү. За энэ нөгөө нэг химэл дагуулуудтай хүн чи явсаар л дэлхийн авраг. Хүмүүс дагаал яваад байна. Тэгээ Украиныг байнга яриад байна. Украин их сайн юм шиг байна тийм үү? Хүмүүс бас Украиныг их ярьж байна те. Ер нь ингээд бас нөө арслан авраг гэдэг шиг би нэг аягүй сайн мэддэм юм шиг байна дөө. Тэгэл ажиглалт ихтэй одоо энэ Итали гэхэд ингээд багаараа ингээд 10 хэдүүл дагаал яваад байгаа байхгүй юу? Юу хийж ийн хармын гуулаа нэг хүнээ дагаа яваад дээ. Боо бус нь мэддэггүй юм ааши. За дэлхийн хүмүүстэй юу ярих вэ? Сааралж бүгд клости. Заавалжгүй таван тулан чаашгүй. Чамайг харах дорман сууч. Хүрхэдэр таашаал таман сууч. Хүлцэнгүү томооч намсум. Ерөөсө баригдахгүй юм те. Өглөөнөөс хойш олохгүй зүгээр хамгийн одоо гүйдэл ихтэй тамирчнаар манай хашаа тодорч ин. За ямар байна? Давгүй сайхан уу? Давгүй. Доорт өндөр гэдээс нэг гаргалтай. Сая энэс нэг гаргалтай. Тэгээ бэлтгэлийн ерөнхий явц ер нь бусдыг ажиглал ер нь хэр байна? Яаж ийм нэг. Хүмүүсийг ер нь сайн харж дагаж явлаа. Гол нь нөгөө тэр чинь нөгөө зоно мэдж байгаа учраас нөгөө
тогтвол ямар өнгө хэрэглэж чинь, яаж тоглуулж чинь, ийм болцоо. Тий. Тэрийн л анзаараад яваад байхгүй. Тийм тий. Тэгэхээр чи бид та хоёрт баригдах. Тийм ээ, ерөөсөө баригдсангүй. Наа чи бас тэгтээ бас зөв ажиглалт юм шүү дээ. Бид ерөөхдөө голуудаа нэлээд олон хоног үтцсэн, мэдсэн, судалсан учраас одоо мундгууд юу ашиглаж байгааг харах нь зөв юм биш тий. Халбаг нь ямар хэмжээтэй, нөнгө нь ямар байна, боулдрын хэмжээ нь ямар байна, нөнгө нь ямар байна. Аль хаашаа ягчиж чинь, яаж тоглуулж чинь. Тэрний хэрэгт нараад. Би нөгөө Итали 2 мандыг дагаад Чех явслаа гэдэг нөгөөтүүд ястагаж яваад. Тэгээ ер нь хүмүүсийн ерхэд нь л бүгдийн л аль болох олон хүнийг өнгийг харах гал гүгээд байхгүй. Тэгээ хүмүүс бол ер нь дандаа цагаанаар байв. Миний л харсан 3 4 нөхөр бол дам цаг шидэж гэнэ үү. Тэр дэлхийн авраг Итали бол энэ өнгийг шидээ яваад тест те. Бид ч мэдчих л та. Тий. За, сетапны талаар юу юутэй явж байна? За, яаж гарын дор бэлдв? Энд халуунууд нь бодрууд, ирзэнүүд. Одоо энэ ирзэн ч угаасаа английн ялгалтанд орно л доо. Дахиад тий. Тэгээд ер нь бол нэг 10-аад л ирзэн. Энэ бол яг нөгөө ерхий тохиолдолд буунд нөөц маягаар аваа юм тий. Энэ гол ашиглах уу? Гол ашиглал энэ чи хийгээл энэ хоёртой хийчихнэ. Яг 2 3 4 5 6 7 өнгөл гарна. Энд юу байгаа? Энд тгийнүүд байгаа. Толгойнууд гэсэн үг. Тийм ээ. Цэврэн тгийнүүд хичээл. Яг нөөц тгийнүүд энд. Өнөөдөр хэд урагтай явна? 2 урагтай. Хой нэг. Тийм ээ тий. Ер нь тэмцээндээ бол 3 урагтай орох уу? 3 урагтай орно. Уус 3 ураг байгаа. Тийм. Яг ямиг ээж гэдэг халбаг өдрний 2 урагтай, зэгний 1 урагтай л гарч. Энэ нэг бартай ихтэй болохоор тасдах асуудал их байна. Тийм тий. Яг бид нар ч нөгөө олон өдөр тасцсан учраас өнөөдөр чинь харьцан байгаа юм л та. Тийм тий. Хаанд юу гэж чэжилсэн одоо бүр. Яаж энэ өргөн зурвсыг цээжилж байна те? Би бол одоо бараг л дандаа л дагаж явсан. Тэгэл юу ч гол л харагдаад байгаа юм даа. За амжилт хүсье. Одоо ер нь бол бэлтгэл талдаа орчих шүү дээ. Хүрхөдөр таашаалтаа ман суурч хүлцэнгүү тоомож навсун дэмий гэдэг мэдэрч өрн байсан. Заавалж байдаг гэж хэл. Үйл ажиллагааны 2 дахь өдрийн албан ёсны бэлтгэл дууслаа. Одоо энэ хөрөгч юм болов? Хөрөгч биш ээ. Сав юм уу? Агаар жуулагчтай сав. Агаар жуулагчтай сав те. Энд ингээд загсууд ирсэн. Одоо ингээд тавих гэж байна. Тэгэд миний бодлоор бол дахиад ингээд зоон дээр яг ийм загсууд байгаа бох тийм үү? Тэгээд өдрөөр нь тавих юм шиг юм ярьжсэн. Маргааш харъя те дахиж тавих нь. Ер нь бол маргаашийн загсандаа зориулж тавих гэж байгаа. Загснууд маань ирсэн биш шүү. Амар олон загас харсан чи сэтгэлгээрээ явчихлаа шүү. Ер нь бэлтгэл дуусч байна. Тамирчид маань ер нь бүгдээрээ зогсоолууд руугаа очиод цайлаад хөдөлгөн ч хөдөлж их шиг байна гэх тийм байна да. Харин бид хоёрт байна. Малава. Бомбо асуудлуудыг клости саарл зүж бүгдийг клости заавалжгүй даван тулан трасти яаж хийдгийг харъя те. Нөгөө нэг дөрвөлжин юмнөөсөө одоо ингээд чоколад аваад түнхэн хийгээл. Тэгэл шууд. Анхаа үзээ. Let me see. Yeah. Thank you. За энэ бит рүү хийлээ. Ингээд энэ гол загстай боллоо гэж. Хаалгуудыг орж та welcome. Welcome шигдэн хүртүдэ welcome. Ах цагаа хүнлээ тос цоло welcome. So backyard тодогтон зүүн. Хашаагаар дөрөн үнэр машараа. Мовэ тачагаар дөрөн хүрүү тамшаа. Байжаад хүрэн хүүхнийг авангонон хамтолон. Айгүй ойрхон шийдчихлээ. Ерөөс цааш шийдэхгүй зэ. Тэгээ наанд байгаа энэ саадууд байна шүү дээ. Энэ саадуудыг нэгжээд хэлчихсэн. Тэгээд доор ёроол ингээд шар явж байгаад нэг юм хар үүссэн байгаа шүү дээ. Тэр бол гүнзгий бол биш. Зүгээр өвс байгаа байхгүй юу? Тэднийг нэгжээд. Тэднэрдээ үнэхээр загас байна гэсэн. Тэндээс ер нь бол дандаа өвс нэгжиж. Шарыг бол ер нь борог нэгжихгүй. Шар дээр угаасаа байх. Шараар ороод хальтэр орж ирэхгүй. Өвсний нөгөө нэг цаад ханыг нь бол нэгжиж байгаа шүү. Цаад хан руу шидчихэд үгүй цаад өвсний ханы. Өвсний шар орж ирээд өвс орж ирж байгаа шүү дээ. Тэгэхдээ цаад ханныхын зураасыг өвснийхөө энд тавьж гин гэж бодоод энэ ханыг бол би. Тэгээд би юу бодсон бэ гэхлээр шүү дээ. Одоо энэ шар явж байгаа таар болж байгаа шүү дээ. Ингээд энэ завсар та трофтын нуруугаа харсан уу? Яг энэ харшиг өгдөгөл тэр яг энэ нуурч нэг байхгүй. A few moments later.
after Mongolia is Croatia. Mongolia battu Taiwan. Group 2. Mongolia Batbayar Tuguldur. Group 3. Mongolia Erdenekulum Niamku. Yeah. Perfect. Thank you. Group 4. Mongolia Monkov Batshishi. Shingi. Sono sega io. Eleven is Mongolia. Czech Republic is number 12. Number 13. Where is 13? And Romania, maybe, is a Би та бүхэнд холбооны ерөнхийлөгч Итали ахаас авсан яриагаа танилцуулъя. За урт учраас гол яриануудыг нь орчууллаа. Эхний асуулт энэ тэмцээний талаар мөн үйлдвэрийн болон зэрлэг загсны талаар би асуусан юм аа. Тэгсэн чинь 22 дахь удаагийн тэмцээн маань энэ удаа үзэсгэлэнтэй жижиг хот болох Бенжинд болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг гэсэн загасчид ирсэн байгаа. Бенжиний голд зохион байгуулагч 500 кг орчим трав загас тавьсан нь барих боломжийг илүү өсгөж өгч байгаа хаа. Мэдээж үйлдвэрийн болон зэрлэг загсанд ялгаа их бий. Гэхдээ энийг яаж ярихыг загасчин хүн л шийдэнтэй. Дараа жил Монголд энэ тэмцээн болно. Та юу гэж бодож байна? За ялгаа бий юу гэж би асуухад мэдээж Бенжиний гол Монголын голоос их ялгаатай, нөхцөл байдал нь ч гэсэн өөр байна. Гэхдээ түрүү хэлсэнчлэн спорт загасчин, жинхэнэ загасчин хоёрын ялгаа энд л гарна. Спорт загасчин зөвхөн тэмцээнд л зориулж бэлдэж бэлтгэгддэг бол жинхэнэ загасчин аль ч голд ямар ч нөхцөл байдал загас барих арга олно. Голоо уншиж нөхцөл байдлаа дүгнэж чадна гэсэн үг. Манай Итали дүүнийг голын сүнсийг мэдрэх гэж ярьдаг. Би өнгөрсөн жил өвлийн загас жилийн тэмцээнээр Монголд байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй орон. Дараа жил би очихыг маш их хүсэж байна. Баярлалаа. Because I saw Mongolia in winter, I want to see Mongolia in June. I think it's completely different. Yeah, thank you very much. Thank you. Day 3. Chilling in Running in the way. I'm chiming hurtin tasha havanen. Албан ёсны үйл ажиллагааны 3 дахь өдөр. Одоо яг тэмцээний эхний өдөр. Манай тамирчид одоо төрүүлээд очилсан бүгд бэлтгэлээ хангаж байгаа. Бид хоёр араас нь одоо яг бодож байна. Өнөөдөр юу болохыг бүгдээрээ харцгаая бас. Аль чадлаараа лайв хийх гэж орох болно. Тэгээд хамтран ажиллагч Авандра компанид маш их баярлалаа гэж хэлье. Авандра. Яах вэ? Дэвтэрнээс надад заавал хийх зүйл би заавал би хийнэ. Саад бүхнийг чинээ. Цаг нь орсон байгаар байн зүйлийг их болсон байн зүйлийг хатсан байн зүйлийг их болсон байн зүйлийг харамсан байн цаг биш цаг нь орсон байн цайтай бүхнээдээ чавын надад. Whoa. За ингээд тэмцээний 1-р өдөр эхний өдрийн эхний үе эхлэхэд ерөөсө хэдхэн минут үлдсэн бэ? Одоо 20 минут зоогоо шалгаж ирэх байна тийм үү? За тэгэхээр багийн ахлагчийн хувьд за баг тамирчидтай хэлэх үг юу вэ? Тэгвэл гоё фаны байгаараа гэж хэлсэн. Бити нэгс юм санаа зов. Бид бүгдийг чадна. Тэгвэл гоё фаны гоё зугаатай байгаараа л гэж зөвтлээ. Жаргаж бариараа тий. Жаргаж бариараа л гэсэн. Бус бүх ажлууд болцсон. За тэгээ багийнхаа ганц амжилт хүсэж гэж. Багийнхаа бүгдэнд амжилт би чадна. Бид монголчууд. За амжилт. Дараа нь дахиад за тэгээ. За манай хүн бас жоохон сандруу байгаа. За тэгэхээр хоёулаа C зооноос ерөөхдөө эхлээд 1-р үеэ явъя буюу хамгийн залуу тамирчин төгөлдрийнхөө зоон дээр байхаар боллоо. Тэгэхээр хоёулаа зооныхоо төв рүү явъя тийм үү? Тэдэр мэдэн загийг хэлэх нэг илэрхийлэгч би. Тиймээс үнэн бай. Ачааргал дүрнэ. Заавар байхны шатсан чинцэж бахран зүтгээ. Тавар мэдгийгээ. Хайвал олдонэ. First, Mongolia. Go.
Улаан шараа татуулаад алга болсон. Хамгийн нэг дөрөв байсан. За эхэллээ дээ. Сайн сигнал дуурсан нь болохоор байраа очиж эзэл гэсэн юм байна тий. Дараалын дагуу бид нэг сигнал байхгүй тий. Нэгний тамирч эзэлээ, хоёр тамирч эзэлгээд 16 тамирч аль хөрхөн сонгосон бит рүү орлоо. Сигнал. Тэгэл 15 минутын турш бүх багууд хооронд харагдаж дууссаны дараа дахиад 15 минутын дараа сигнал дуурахад шууд барьж ирсэн. Шууд 10 одоо ингээл 9:30 жишээ сая дуурлаа шүү дээ байр. Тэгээд 15 минут дуурсан хүмүүс барьд ийж дуусчихсан байхгүй. 9:45 шууд тэмцээ эхэллээ. Зөв. Яг чигээрээс идээд үз. Жон цаашаа. Жон доошчих юм бэ. Хоёр алхам доошлээ. Сая дагсан. Арай хурдан ирүүлээ. За яг давтаа. Зүгээр тайван асуудал байхгүй. Растцсан. Сайн байна. Дахиад яг сая дөрөв дахиад зүгээр тайван битгий сандар. Зөндөө заагсан байна. Асуудалгүй. Ирүүн шахчих дээрч шүү. Яг саяхроо тэгж сая дагж байгаа буццаа. Тэмцээ эхлээд өгөөд 2 минут л болж байна. 50. Жохон ийш доош шүү жоохон дээр одоо. Наанасаа битүү. Наанасаа доош шүү. За 5 минут байна. Тэгвэл шууд халбах. Арай хурдан байна. Сайн байна. 3 минут байна. Амьсгаа аваа 50 хурдан. Жохон доош шидчихэрээ. Дахиад зүгээр санаа зовлтгүй. Цаг байна. Хой шидсэн. Зүгтэй. Наас ч аваа шүү. Зүйл уураа. Арай хурдуураад байна. Зүгээрээ. Дахиад 5 касны зай байна. Сүүлчийн минут. Зүгээр 50 шижид. Зүгээр. Одоо нэг авч. Зүгээр зөөрн тоглож нэг авч. За хураагаад дэше шиж наасаа шууд доош эндээ бод руугаа. За цаг дууссан. За 1 2 3 8 загстай. За загас ирнэ штэ тий. Чи сачокороо ингэхгүй шууд доороос нь ингээд аваа л та. Загас чи ингээд аваа. Чи болохоор ингээд байгаа байхгүй юу? Сачоко ингэж барьчаад ингээд байгаа байхгүй юу? Ингээд байгаа байхгүй. Тэгэхээр чи усны ингээд утгаар өгдөө. Чи шууд доороос нь ингээд байгаа байхгүй юу? Тэгээд ургаа ингэж өргөөд орлоо. Загас ирнэ штэ. Яг чиний урд загас хүрээд ирнэ штэ. Тэнгүүт нь уургаа өргөөл. Окей. Аханд ингэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чи услын үлс ингэж аим хүнд байгаа даа штэ. Ямар ч ингэж оруулаад чи арай амар орон заяа. За. Одоо юу? 8. Yes. Ади цог. Гоё эсэ шүү. Энийг бол мөргөн гэж байхгүй шууд авч байгаа байхгүй. Зарсан бол. Эхлээд явах сандарсан уу? Бүдөө халбахтаа араас нь ингээд мөргөөд байгаа байхгүй. Ингээд так мөргөөд. Жон томд чинь гэсэн. Мөнх юм. Тий. Би эхлээд том халбах хийчихсэн байхгүй. Тэгээд газ жижигрүүлж хийдэг барьж шүү. Хатуу гэж шүү те. Амар гордог байсан. Би тэгтээ 8 амиг барьсан гэж бодохгүй нөө 2 3-ыг л барьсан юм шиг санагдчих. Санагдаж байна. Айгуу уртураа. Йоо би нөгөө нэг хатна уяач байгаа гэж байна. Хөөгүй төрөд ирэх. Амар сандарч юм байна. Гэ сандраад яа тогтолж шүү. Өнөөдөр бол бүх гээл өнгөрөх юм байна те. Йоо. Нөгөө 15 минут лайвын ядар матар гэж байхгүй. Дуустал авис. Йоо. Гинзээ. Байн зүйлийг болсон байн зүйлийг болсон байн зүйлийг болсон байн зүйлийг харамсаж 15 minutes later. Дидэр ирлээ. За давгүй юу. Худлаа яа. Нэр 3 хүн. Үгүй 3 ч цайлт биш шүү. 10 дэг алдаад. Яг хөө тэгж алдаад байна уу? Юунаас болоод алдаад байна? Эхлээд ч баахан сандраад бүр. Юу ч болоо. Тэгэл саяхан нэг тайвширсан. Тэгтээ тэгэл өгөн шидэл аваал энэ. Яа алдаад тах юм уу амарсан. Одоо нөгөө нэг хуваарийн даавар зооноо сонгочод байж гэнэ үү? Одоо энэ дээрээс эхлэн тийм үү? Шөө зүйл унгаах унаа. За дахиад саяны темп чи болж гин те. Тэр булан дээр зогсож байгаад энийг ингээд нэг зүйл ясах шин. Хөлд орохоо. Наад хөлд орох дээр чинь ер нь наад орч байгаадсан даа болно. Сая бас монгол ойрхоноос олоош те. За сайн. Цагаас авч байна. Nice. Тэгээд тавал алдаагүй те. Алдаагүй. Яг 100 болгоно бол авсан. 24 үед дуслаа. D зоноо лайвдлаа. Нэмхүүгээ лайвдлаа. Одоо B рүү буюу хишгээр рүүгээ очиж чинь B зон. Зон хооронд их хол 32 бит, нэг бит чинь дунджаар 17-8 м. Тэгэхээр чинь ингээд маш хол байгаа шүү дээ. Тий би хэмцсэн шүү дээ. Хоорондоо 20 минут амарж байгаагийн 5 минут амраад талд нь шууд юу рүүгээ явж шиг үлээ те. Нөгөө суглааныхаа дагуу бит дээр очиж битээ сонгож ирсэн. Тэгэхээр мөчөд байгаа битээр одоо хишгээ дээр B зон одоо дөнгөж C дээр ирж шүү дээ. Төөгийн маань энд байж. Хай за даггүй юу. Одоо нөгөө сая 5-ыг барьслаа.
Тий, 2 дахь үед нэмхөө. За амжилт ямар ч юу гараа заяа. Бити өмнөх үеүүдийнхаа аавраг хажуудаа байлгаараа шууд шинэ үе эхэлнэ шүү дээ одоо тий. Амжилт гээл явж байна. Зоон хооронд шилжиж явхад маш хэцүү учраас үе үедэр л нэг тамирчинтайгаа цуг нэг зоон дээр байхаас үл сонголтгүй байгаа тань тий. За манай төгөлдөр маань ямар ч царайг бай. Нэг барина гэдэг чинь хамгийн сүүлд гарч ирсэн аргагүй сонголт муутай тий. Хэцүү байдаг бах тийм үү. 15 minutes later. Хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би хийнэ. Дэжгүй юу? Энэ гайгүй. Жахан аппа. Сичокны жоох асуудал гарсан гэсэн нөхөө. Тэгсэн. Оноогод тоглож байгаа мó. Тий, оноогод. Сая 2 дахь өдөр хэдийг тоглолт 5-ыг оо. Эхнийхтэр уулын 7 байсан. Чи нэг карта хайцсан байна. Карманаас уулын бүгд байсан. That's good. Good, yeah. Good teacher. Yeah. Тэгээд тэгэхээр оноо тоглохдохгүй гэсэн үг юм уу? Тий, яг хоо I heard your first place. Yes. Now small white wobbler, lot of fish. I tell you white softbait is 2. Okay. But wobbler it's fast. The slow moving it's with the softbait. Yeah. 2 L's. Wobblers, softbaits. No spinner. Okay. How guys are? How many fish? Big man, you know big man. Nimhu first round is 3. Okay. Second round is 5. Young boy. First round is 8. Great. But second round is 1. Oh, it's okay. Yeah, it's okay. It's fish. Yeah. It's fish. You need fish. How about tenor? Дөнгөж л эндээс л явж байж байна. Хариуд очиг байгаа тий. Сичок нь яасан гэнэ хөө. Looks good. Сичок нөгөө нэг яг хоо бид нар нөгөө нэг сичоклон гутаа нэг эргүүлээд хоёр эргүүлдэг байхгүй. Засаа. Тэгэхээр нөгөө мултардаг. Тэгээ би нөгөө нэг том тэгээтэй одоо том якртай гэсэн. Эргүүлсэн чинь нөгөө миний сичок жоох нь одоо ийм торн юухгүй айгу. Гэтэ ирцэн л дээ. Чи ороод ингэж эргэжчихдгийг. Тэгээ гаргах чаддаггүй. Тэгээ сүултээ бүр якрыг хуглаад. Тэгээ шууд яг үстэй. Бид айгу их цаг алдсан. Тэрнээс миний бит айгу их 50 наа. First round is 5. Second round is 4, I think. Yeah, it's good. Okay, good. That's very good, but I think you are not lost. Yeah. Bulgaria, not Bulgaria. Spain, maybe Bulgaria. After them, maybe Mongolia. But it's good. I will see that you're going from down up. Oh yes, of course. It's important. Yeah. Ардаа хүнтэй байх зүгээр ээ нөө. Айгуу зүгээр. Энд бүр бүх юмыг тайлбарлаад. За одоо халбах шид өнгөө соль. Хоёр ингээ хид шидсээ дараа өнгөө соль. За одоо наа чин энд дээтэл чин байна. Хажуудлын чи хүн юм байж байгаа. Айгуу. Тусуулж байна. Nice. Одоо 3 дугаар үеийг одоо хоёлоо бүтэн бичэндэ тий. Тэгээд яг л нөгөө нэг хиний Паулын хэлснээр гоё зугаатай enjoy байгаа л хийгээрэй тий. За эхэлчихье. Mongolia is first? Yes, it's first. Okay. Where are these fishes? Mongolia. Okay, go, Mongolia. Okay, it's big place. 3 middle, around are fish. Phew, it's hard to catch, maybe. Kurva. This box? What do you think? This or this? 1, 2. It's big. You have big spot. Yeah, big spot. Okay, we stay there. Lot of choice there. You see? Hey, you heard? You heard the fish? You see? Fish is jumping. There. It's yours, okay? Yours. Good. Prepare the bites. You white. Change it for white. And wobblers you have? Wobblers? We start soft bait or? Yeah, soft bait, slowly. Now it's slowly fishing. It's like this, I think. For faster fishing there. Okay. Clog it, you see. Lot of clog, the fish go down. Maybe fuck the lures. Hey, you fight with Branyu, the king from Slovakia. You fight. Your numbers are simple. Oh, okay. Man, that's great. Great news. Yeah.
Slow, slow, slow. I give you 5 minutes. When I see not fish, we change sector, okay? Wide, wide, wide. Wide. Maybe go near with the bait to the tree. More up, more up. Good, great. Wait, wait, wait. The bite needs to go down. No contact. Go out. Your first place. Go, 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 go. And slow go down, slow and still. Okay? Easy, you are there, easy. Slow, enjoy. Net, work with net. Great, first fish. And repeat, okay? I will see next. This is only first one. Good, 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 good work. Turn it, easy, easy. Sit down and fish. You see wobbler before? The same place. And go, maybe go in second sector, okay? This side. It's deep from up to down. Only this side. You go with wobbler. Bait this side, another sector. Change. You stay here a lot of time. This under you, okay? Where is? Aha, on it. Okay. It's not so deep. Hey. You see the stick in the water? Middle there. Twitch, wobbler. Around before you, a lot of fish on wobbler. Middle of the tree in the water. But on the bottom, twitch vibration for aggressive. Good. Slowly and twitch. Slow, very slow, yes. Slow. Too fast. You are too fast. Slow. Good. Go down. Yes. Good, super. Twitch. Tick. Slow. Go down. Velky is big. Slow. Was big fish. Easy, no problem. Slow, okay? Slow down. When we are on the bottom, twitch, and keep it real. Twitch, good and slow. Easy, keep time. 3 cast, change the wobbler color, okay? Good. This is a good cast. I go and stay on border of sector, okay? That you see. Here is deep, very deep. Fish follow. I see fish behind. No. Put, it's turn it. Easy. Keep time. Use the net. You need the fish, you know? Slow. Okay, net. Yes, good, net. Use the net. It's only 2 net. Oh, super. Great, man, great. Yeah, really nice looking on this man with working with the catching. It's good. It's good. Now was wobbler the best choice with little bit aggressive twitching and not so fast, not so fast moving. Fish need more aggressive moving. Hey, more aggressive moving on the place. Not fast swimming with bite, only aggressive moving on the place, and slowly you catch all of them places. No, it's light jig. You need swim with the water from up. Drifting. Yeah, make drift. Before you under the tree and go down with the bite, slowly. Good. It's good place this. Maybe from bed. Okay, it's man there. Please, slowly. Around the tree, in the water. Yes, good. Slow. Up the road. Yes. Good work. No, soft bait. Now it's soft bait, the best choice.
2 minutes. The green tree before you. You see the grass before you, the orange stick. This way. Boy, бухни. Last minute. No. Phew. 30 seconds, maybe 20. I don't know. Easy, catch. You need fish. Over. It's over. 5, 4, 3, 2. Finish. Great work. Сүүл лайв маань чатууд нь харагдахгүй жоохон гайхаал өнгөрлөө. За, оноо гараа да. Тэр чиний доор байсан гар чиний яг шидсэн дээр нөгөө нэг өмтөл ногоонтой ч очингуудаа нэг алдаж нэг бэрс дахиад яг чиний тэндээс. Оо тийм. Тэ. Яг чамаа шилжингүүд араас ч давхар шилжээд. Одоо яаж юм? Одоо гайгүй. Одоо бүр хэцүүрхүү. Одоо бүр хэцүү. Одоо бүр загас ер нь бол 3-4 хамгийн хэцүү. Цайралттай. Цайралттай. 3.5 гэсэн ямар ч үстэй. Оноо яваад байгаа юм шиг хардаа. Хинцгүүт нөө оноогоо хувааж байгаа. Оо хардаа бас оноо яваад байгаа юм шүү дээ. Nice тийм. Эхнийхтэй би одоо оноо чи 3-т явж шүү дээ. 13-т явж байгаа байхгүй. Тийм байна те. Дараагийнхтэй 10.5 болж байгаа. 10.5 бол арай жоохон гай. Тийм байна. Одоо ингээл нийлбэр оноогоор дандаа 3 орох ёстой тийм үү? Тийм ер нь. Зөв. Оноо баг байх тусмаа одоо тэргүүлж явна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм гэсэн. За одоо бичгэндээ 3-ыг те. Хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би хийнэ. 15 minutes later. Цаг нь болсон байгаар байн зүйлийг их болсон байн зүйлийг болсон. Энэ наад шидэт үз. Наад шин дээшээ тоглохгүй. Урсгал руу. Чи доошоо наадахаар дээшээ идчихтэй. Энэ руугаа. Одоо урсгалынхаа доошоо нэг хараадах. Нэмгэн гэвэл одоо энэ нэмэг шүү дээ. Яг 30 одоо наад ч юм бол нэмэг. Тий, наад ч нэмгэн л та. Хоёрын тактик нь юу вэ? Тэгээд тэр нь өгөө шүтэл голон зав сонголоо гэдэг. Борлоор эхлээл сэрэн сайн авч. 1 2 3 4 дээр дандаа оноо айгуу гоё явсан ба штэ. Тий. Ер нь алдаагүй бол аюу их алдлаа. Сочоглох гэж чад. Алдаагүй бол бас нийлэн дэше гарч ирэх боломжтой байсан. Хонос би арай илүү хараад байна л да нөгөө нэг. Голоо арай зайнаас харж байгаа болохоор би голоо загснаа явж байгаа хараад авах. 50-аад тулчхаар харахгүй шүү дээ. Яг дагаж ирж байгаа мөрч надад бол харагдаад байгаа. Тэгээ нэг дагаад хоёр дахь дээр нь усч юмсаад. Яг хаана болох нь бас харагдаад байна л да. Яг голоор бол татчих харлаа цүхэлтэй шүү дээ. Тэр харлуу шидэж үзье. Яг гой болсон. Заашгүй. За таач банч л гүн дээр аваа. Жохон дээшгээ шидмээр юм байна да. Тэр модны ороод руу шийдвэрлэх зүгээр байна. Тийм байна. Доош орч болох юм биш тавина. Дээш орчих. Бүр эндээсээ зогсоод нөгөөдхөөс шийдмээр юм шүү. Гүүрэ. Түрүү эндээс ягаад тэр харлуу шийдэд шүү дээ. Хоёрдугаар үйтэр тэр чулууга дагууллаа. Many minutes later. Хүнээс илүү зүйл байхгүй юу? Түүнээс илүү хүс гарахгүй юу? Гэвчүүлсэн бүхэн зам таарахгүй юу? Гэтүүлээ суухаас цаахнааргүй ээ. За, нэгдүгээр өдрийн эхний өдрийн 4 үед дуслаа. Багийн ахлагчийн хувьд анзаарсан ажигласан зүйлс юу вэ? Манайхан бол ерөнхийдөө бол загас барилтан дээр бол ерөөсөө алдаа гаргасангүй. Өгөөшнөр алдаа гаргасангүй. Тэр барьсан загасаа торлж чадсангүй ерөөсөө. Одоо яг тооцоолох дээр жоохон жокондоо хийж чадсангүй. Алдаа гараад байна уу те? Тэр л алдаа байл. Түүнээс бол манайх бусдаас нэг дутаадах зүйл халлага байна. Тэгээд жоохон сандралууд нэлээд байлаа. Тийм бах те. Окей. Юуг сандрацгаалаа тэгээд жокон дээр л алдлаа даа ер нь бол. Бус тамирчд бол яг нөгөө нэг усан дотор татчирж байгаа алдах явц бол угаасаа манайх тэр бол бүх тамирчд байгаа. Тий. Авчирчаад яг торлох энэ явцдаа л алдаа гаргаж. Тэр тал дээр алдаа гараад байна тийм ээ. Нөгөө Монголд байхдаа ердсөн ингэж ийм их загастай байна гэж харьцдаггүй учраас жоктой тийм харилцаа багтай гэсэн тийм зэрлэг загастай байна. Тийм байна. Тэр нөгөө нэг сичоглох туршлага жоохон
Тийм манай дөрвөн тамирчин дөрвөлөө өнөдөр шинэ тамирчид оролцсон. Шинэ гэхэд боломжийн. Би бол боломжийн гэдэг үнж. За баярлалаа. Ямар ч тач өнөөдөр эхний өдөр ингээд ардаа хийлээ шүү дээ манайхан тий. За ингээд эхний өдөр ингээд өндөрлж байна. Манайхан сүүлрэг үнэхээр загсгүй болт юм байна тий гол маань. Загсгүй ч байх нь загснууд маань бүр амар хашраад тий ингээд ерөөсөө ингэдэггүй юм шүү. Тэгээ ерөөхдөө сүүлийн юунууд бол үеүүд их загас барил багтай болт юм бэ. Тэгээ тэрэндээ манай тамирчид сая ахлагч маань хэлж юм сичоклох явцдаа жоохон алдаа гаргаж байна гэдэг төвлөлтөнд өгч байна. За тэгээд ямар ч тач ийм байла 3 өдөр өгөр өндөрлж байна. За. Day 4. Богийн хаан загас байгаа вэ? За хэлдэ. Яг хаана байгаа вэ? Тэрний тогтоо хэсэг дээр бол байхаар харагдаж байна. Тэр. Өсө үсэрч шүү дээ. За нодлчлоо. За тэгээд ингээд тэмцээний 4 өдөр шүү дээ. Нийт үйл ажиллагааны юм маань. Тий. Одоо тэмцээний үйл ажиллагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаа эхлээд 4 өдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 2 өдөр нь мөн үү хүмүүсийн толгой ирэх үедээ Польш улсын Бенжин гэдэг хотод спиннинг төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 22 удаагаа болж байгаа. Монголын шигшээ баг 4 удаагаа оролцож байна. Ингээд сүүлийн өдөр эхэлж байна. Одоо тэгээд зоон дээр хойрлогдоо бууцсан. Ерөнхийдөө бэлтгэл ажиллаа хангаж байгаа. Тэгээд нэгдүгээр үе эхэлнэ. Зооноос солид юм биш те. Дахиад суглаа явагдаад бүгд дахиад өөр зоон дээр манайхаа хойрлогдсон байгаа. Өчигдөр бол эхний өдөр нэлийн хурц байсан. Өнөөдөр нэмээд загас тавьсан учраас загас ихтэй уюуд болох байх гэсэн. Өчигдрийн загсан дээр уржигдрийн тавьсан загсан дээр өчигдрийн дахиад төдий тооны загас нэмэгдээд тэгээ барина гэхлээр нэлээд их загастай тэмцээн болох болов гэсэн тийм прогнозтой байна. Цаг агаар юм байдлаа. Нэр өчигдөр амар дулаахан байстай нэмэх бараг 20 градус байсан чинь өнөөдөр нэмэх 2. Бараг 20 градус унтсан. Тэг сэрүүхэн байна амар хүйтэн байна. Тэг юм бороо хальт шиврээд хальт сайн нэг дуссан тий. Тэг нэг жоохон чихтэй, тэг салхитай тийм байлээ. Тэгээ салхитай болохоор кастик хийвгүй байдаг гэсэн. Тэгэд юу болцоохыг л харъя. Би бол лайв явна дахиад. Жоохон лайв ч юм болоод байна үгүй юу. За тийм байна. Одоо тэгэл тэмцээний эхлэх тэмцээн болтол бас нэг цагийн зай байна. Тамирчид маань бэлдэж байгаа. Би унтлаа. Чи унтах уу? Худлаа. Нэг Монгол, бүгдийн Монгол. Mongolia is ready. Let's go, start. Ukraine is ready. Монголиа л гэдэг шүү. Тэр идрээс айж гинаа л гэдэг шиг байгаа тийм. Өчигдөр ч гол Монголиа гэсэн тийм. Oh, okay. Дэшегэ. Родо дэшегэ. Slow. Net. Yep. Okay, fish. Okay. No lot of turning. More line. Okay. Yeah. Slow. Аачо. Оноогоо аваа. Net. Okay. Open the reel. Open. Slow. Please, slow. You have a lot of time. Цаг байгаа шүү. One more, the right. Тэр зүг рүүгээ шидэрэй гэж. Дэшег үзүүгээ дэше. There. Change the lure. Time. Easy. Who's this? And easy. And turn. One cast. There. One cast. Эрэг дагуу, баруун гарынхаа эрэг дагуу. 2-3 fish are there. 2-3 загас тэнд байгаад байна гэн эрэг дагуу. One more. Longer. More risky. Очиж шүү. Яа. Дахиад араас нь дагж исэн байх шүү сая. Яг голын хар зураас нь дээр байна. Би дээрээс нь харж байна. 3 минут өшөө илүү доошоо шидэй гинэ. Meanwhile, бид яг одоо та бүхэнд Монголын багийн тамирчдыг танилцуулж байна. Таад машин дээр ирсэн үү? Тийм ээ, машинаар түрээсээ машинаар ирсэн. Үнэхээр урт аял болсон бах та. Хойш санагдаж байна. Анх удаа ирсэн үү? Тийм ээ, миний анхны удаа. Тийм тохиолдол шилтгээнүүд, хүмүүс
байгаль ялангуяа бенжин үнэхээр гайхалтай. Гайхалтай үзэсгэлэнтэй хот. Энд гайхалтай дурсамжийг үлдээж чадсан байгаа гэж итгэж байна. Энэ загсны тэмцээний талаар хэлж өгөөч, загсны тухай хэлж өгөөч. Би юуны түрүүнд би бол загсчин биш. Би бол зүгээр л сэтгүүлч бас энд зураглаач хийж байна. Босстойгоо гэдг нь би буузыг хэлж байна. Бид хоёр влог хийдэг. Яаж загасчлах уу? Яаж барих уу? Дэгэ гэж юу? Утас гэж юу гэд анхан суралцагч нар зориулсан тийм влог хийдэг. Манай баг дэвшиж байна. Манай баг суралцсаар байна. Бид маш сайн ажилласан. 2-3 удаагаа зарим нэг нь бол оролцож байгаа. Монгол дахь загасчлал үнэхээр өөр гэж сонссон. Энэ загснуудыг ялгах, энэ областад ажиллах үнэхээр өөрөө гэж би сонссон. Үнэхээр өөрөө зэрлэг загснууд үнэхээр өөр. Бид үнэхээр сайн хичээсэн. Өнөөдөр үнэхээр их загас барихыг чинь харсан. Тэгээд удахгүй өнөө ороо болох хаалтын ёслол дээр уулзцгаая. Баярлалаа. Би чамд нэг юм жижигхэн сүвнэр бэлгэлж байна. Манай компани малгай. Монголд манай компаниг мэдэх баха. Spider-Man шиг харагддаг логотой байна гэсэн байна. Баярлалаа, баяртай. 1 цаг 45 минут 20 өдрийн 4 үе дуслаа. Тэмцээн дуслаа. За одоо ингээд цааш болох процесс бол мэдээж дүнгийн нэгтгэл, тэгээд нийт дүн, оноо байр эзлэлт, тэгээ орой хаалтын үйл ажиллагаа явагдана. Тэгээд одоо бол тамирчид маань яг ингээд амарсан байгаа бах те. Бүх юмны ард гарцаачлаа шүү дээ. Тэгээд тэмцээн дуслаа. За тэгээд мэдээж яг энэ мөчид бол хэлмээр санагдчихээн. Загсны замнал спешиал эпизодыг хийхэд буюу Монгол улсын шигшээ багийн медиа багаар багтаж загсны замналын дугааруудыг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн ивент гэх компаниудад урдмаар байна. Нэгдүгээрт Omni Capital банк бус санхүүгийн байгууллага маш их баярлалаа гэж хэлье. Хоёрдугаарт Avandra компани одоо бидний EcoFlow, Sims, тэ Charge баярлалаа гэж хэлье. Гуравдугаарт Blue Clothing Studio бидний бэлтгэлийн хувцас тэ бид хоёрын чөлөөт хувцаснуудад анхаарсан. За ингээд 3 ивент итгэгч компанидаа маш их баярлалаа гэж хэлье. Үүгээр тэмцээн албан ёсоор дууслаа. Гэхдээ үргэлжлүүлээд тэмцээний арга хэмжээнүүд бол болно. Дүн гарна, хаалт хийгдэн тэ. Нөгөө дууч маань ирэх юм болоо. Ямар нөө 8 дууд болдог. Тэгээд after party байгаа. Тэгээ өнөөдрөөр ингээд тэмцээний 4 хоногоор дэлхийн авраг өндөрлж байна да. Okay. Тэврэ. Өөрийнхөө үзүүрийг. За. Хэвчээ. It's good. It's easy. Юу ярина? Ой. Яаж ир? Тэмцээний дараа зүгээр тэнд оноо гаргаж ирсэн чи харин Баатарч идэв гэж. үлдэгдэл дээр нь зүгээр. Нэрээ яарах хэрэг юусоо байдгүй юм те. Бэлтгэлийн үеэр би ч амар сандраал хурдан татаад байсан чинь өнөөдөр ингээл 2 өдөр тамирчдаг харахад юусоо те.
Ой. Бодлоо байна. Хоёр дахь явж трүүт барьчлаа шүү дээ, тий? Зөвхөн. Тий. Сайныхоо. Бас томдоо юм шиг байна. Хаан. За. Хор тэр. Ятаргатай. Одоо үзэгчтэй байгаа шүү хардаа. Одоо тэгэхээр яг тэмцээний уур амьсгал гэсэн. Түгжээг айгу хурдан биш удаан хааж юм та. Тэр тэгээд байгаа. Энэ жоох юм. Шидээд л баг хаана. Гар нөгөө нэг юуруугаа явах аюуг төглөө. Гамарлуугаа очих баримжаа багтай. Ашиг байна. Хүрэл ундаг юм биш үү? Ууг нь дүгжээ. Тийм ээ. За одоо нэг үзье заа баялаа. Унахгүй ш. Яг дүгжээг болдөө болсоо. Бай хараач. Гараараа тасаа. Тэнд загас орцсон байх үү? Тэгдэг шүү. Тэгээд идэг шүү. Гэхдээ ерөөсөө чаддгүй мөрлөө тэмцээний хасар өндөр яндаатай өнгөж байх уу? Ачаасан бэ гэрт орж ирэхэд гэргий илгээ аз жаргал дээ. Thank you. Thank you. It's my honor. Thank you. It's my honor. Oh wow. Thank you very much. Yeah, thank you.
Please come together to the youth football. Come over. Ханы 4 өдөр буюу тэмцээн өндөрсөн өдрийн оройн хаалтан дээр байна. Сая биднийг цом авахыг харсан баг те. Хөвчлөлтэй байлаа шүү. Чи орчуулсан уу? Юу гэсэн цом байсан бэ? Ямар ч хэлсэн баярлалаа гэсэн цом. Байгууллагын гишүүн гэж цом өгсөн. Гэтэ бусдыг нь орчуулж чадаагүй. Аха. Пошер битсэн биз те. Ямар ч хэлсэн тэгээд цомтой боцсон юм байна. Тэгээд одоо бэлэг солилцсон. Багуудын хоорондоо авчирсан бэлгүүд солилцсон. Тэгээд тэрийгэ бодоод бид идчих бас хувийн бэлэг болон нийтийн бэлэгтэй ирсэн ба. За тэгээд эмэрхүү өнгөрлөө дөө тэгээд маргаашнаас шилэт цаг. Юу хувцас яцээ. Хувцас яцээ. Дээрм зүлцсэн. Яасан. Хувцснууд цааш яцээ тий. Далд ийцсэн. Чи өөрийгөө харуул намаа биш. Өнгөрийн цавцоо. Манайхаа ер нь ингээ бүгдээрээ хувцаа дээрмдүүлцээ сууж байна да. Хувцаа ингээ сольчдөг юм байна тий. Тийм байна. Энэ баахан өөр орны тамирчтай сууж байгаа юм шиг л болчихлоо нэг шиг. Дандаа монголоор ярих юм. Дандаа монголоор ярих. Тэгээ Румыны тамирчин байна. Тэнд ингээд Италийн тамирчин байсан. Тэнд Болгар байгаа. Энэ Польш байна. Өшөө юу байна? Энэ зохион байгуулагч. Чи Унгар байна. Ингээд сууж байна да. Бүгдээ монголоор ярьд юм биш үү олсон. Mohandra The next day. Chilling hinzuge Running hinuge Am chimin furten tasha havanen Am chimin furten tasha havanen Har chile songo tavi lambishket Таны заасан замаар яван энэ чаа Хар нүх тарсан таваад гарн чаа Бүхний гүлэн бисаад бүхний гүйсгэн Хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би Заавал би хийнэ Саад бүхнийг жийнэ Цаг нь болсон байна Гар байн зүйлийг эх болсон байн зүйлийг эх болсон байн зүйлийг эх болсон байн зүйлийг харамсаж цаг биш цаг нь болсон байн Хайтай бүхнээдээ чавын надтай За үүгээр загсчны замнал special episode part 3 буюу спиннинг төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сурвалжлага эпизод маань ингээд үүгээр дуусч байна. За тэгээд Польш улсын Бюнжен хэмээх хотод болж өндөрлсөн 2025 оны спиннинг төрлийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр дууслаа. За тэгээд манай баг тамирчид ер нь бол маш их туршлага судалсан, маш их мэдлэг хоримтлуулсан сайхан тэмцээн болж өнгөрсөн гэж харсан. Миний хувьд маш их олон орны супер тамирчид, дэлхийн аваргууд супер тамирчидтай хамт 2 өдрийг бас өрсөлдөж өнгөрөөлөө. Тун гоё байлаа. Тэгээд баяртай байна. Дэлхийн аваргад одоо ингээд явж сурвалжлан бичлэг хийн гэж төсөөлж явсангүй энэ боломжийг олгосон Монголын спорт засчлалын холбооны хамт олонтоо баярлалаа гэж хэлмээр байна. За мөн Монгол улсын шигшээ багийн тамирчидтай бас баярлалаа гэд амжилт хүсмээр байна. За мөн явхад хүн тусалцаа үзүүлсэн спонсоруудтай бас баярлалаа гэж хэлмээр байна. Blue Clothing Studio, Omni Capital, Avandra гэсэн гурван спонсортой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь л найрсгаар монголчуудыг хүлээж авсан зохион байгуулагч орныхоо зохион байгуулагч нартаа бас баярлалаа. Ер нь их сэтгэл өндөр буцаж байна. Тэгээд сайхан орон үзлээ, сайхан юм сурж авлаа, олон юм мэдэж авлаа. Бас тэгээд загасчлалын спорт загасчлал гэж юу байдгийг та бүгд жисэн тодорхой ойлголтуудыг өгсөн байхаа гэж бодож байна. За тэгээд үзэл сонирхолтой мэдээж бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд мөн богиндоо баярлалаа. За тэгээд багийнхаа бүх тамирчдад болон Монголын спорт загасчлалын гишүүдтэй амжилт хүсмээр санаж байна. Дараагийн дэлхийн аваргын тэмцээнд нь бүгдэнд нь амжилт хүсье. За үүгээр загасчны замнал өндөрлж байна. Special episode өндөрлөө. Баярлалаа, баяртай. Бүхэн зам таахгүй юу. Гэтүүлээ суухаас цаах наргүй.